За та бүхэндээ сармайн иргшээж байгаа гэгээ өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр ээлтэй өнгөн цэнхэр мөнгөлөг цагаан өнгө байгаа. За өнөөдөр одоо сармайн жинлүүрийн ордод байна. Мэлхийн ордод нармайн ороод ирж гисэн байна. Тэгээд энэ хоёр маань өөр хоорондоо өглөөний 10 цаг хүртэл square буюу зөрчлийн холбоос үүсгэж гисэн байна. За эн чинь биднэрт юу хэлж байна? Юуг анхаарах вэ гэхээр цөмөрөө харилцаа маш бодолтой болохгүй бол цөмөрөө зөрчил маргааныг дагуулах боломжтой. Ялангуяа бидний одоо тий гэр оронтой холбоотой, одоо хайрцагтайгаа холбоотой, аав ээжтэйгээ холбоотой, бидний өв хөрөнгөтэй холбоотой, бидний өөрийгөө хамгаалах гэсэн хамгаалалттай холбоотой энэ энерги гэмтэж байгаа учраас эдгээр зүйлүүд дээр энэ сэтгүүд төр одоо харилцаа бити муутахаараа бити зөрчил үүсгээрэй гэж зөвлөмөр байна. За хоёрдугаар цөмөр ажил хэрэгээ сайхан хийж бүтээцгээе. Үс гизгээ засвалмаарах юм бол сайхан засуулцгаая. Яагаад гэхээр бууд гариг байна. Ангаар гаригтайгаа бас гой холбоостой, эерэг холбоостой байсаар байгаа. За дараагийн бас нэг сайхан энерги болохоор оройны 6 цагт байна. Оройны 6 цагт юу байна вэ гэхээр бидний хайр, харилцаа, мөнгөний энерги маань сартайгаа айгүй гоё эерэг энерги холбоосоор холбогдож орж ирж байгаа. За тэгээ байжсэн чинь цөмөрөө нэг анхаарах нэг өдрийн энерги байгаа. Өдрийн ямар анхаарах энерги байна вэ гэхээр өдрийн 12:30-аас 2 цагийн хооронд биднийг ловер төлчөв. Тэгээд хуурмаг худалд зүйлд ингээ итгэвчөв гэж байгаа юм энерги байгаа. Одоо энэ далаван гариг маань сартайгаа эсрэгцэл буюу одоо ярваа нэгэн байдлаас гарч болжгүй гэж байгаа байхгүй юу. За тэгээ яг ийм үеэр манайхаа хамгийн бас чухал анхаарах ёстой зүйл байдаг вэхээр өдрийн 12:30-аас 2 цагийн хооронд мансууруулах бодис арх одоо бас хэрэглэхгүй байвал зүгээр сэтгцэд нөлөөлөх имийг бас хэрэглэхгүй байвал их зүгээр байдаг байгаа шүү. За тэгээд мис заслуудыг бас болгоомжтой одоо хандъя тийм ээ одоо хийх гэж байгаа бол бас хийх гэж байгаа бол шалтгаан нь одоо бидний одоо өмнөд хойл сарны тойлоод маань тэнгэрийн ван гарагтайгаа бас л нөгөө сөрөг холбоостой холбогдсон бидрийг болгоомжтой байгаараа болгоомж илүүдгүй шүү гэдэг мэдээлэл холбоосууд байсаар байгаа. За тэгээд хамгийн сүүлчийн цаг нь хизээ байна уу гэхээр хамгийн анхаарах бас чухал шаардлагатай цаг нь болохоор шөнийн 3 цагаас хойш байгаа. Юу харагдаж байна уу гэхээр одоо энэ санжир гариг маань шөнийн 3 цагаас хойш сартайгаа одоо энэ эсрэгцэлтэйгээ нэлээд өндөр оргилдоо хурж биднийг одоо маш анхааралтай ба ялангуяа юу гэмдэ ахмад настай хүмүүстэйгээ маш ухаалаг харилцахгүй бол үр дагавар маш муу шүү гэж хэлж байгаа. Тэгээд цөмөр ясаа гэмтэхгүй байх шаардлагатай учраас цөмөр яснуудаа аягүй сайн гамны зодон зохион бүх хийгээрээ сэтгэлээсээ хүсэж байгаа зүйлийг нэлээд сайн нихаж нихур хандаж үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ өнөөдрийн анхаарах жилтэнгүүд маань дахиад жилтэнгүүд байна. Бидний анхаарах ёстой биеийн хэсэг маань хоолой хэсгээ хамгаалж хайрлая. За ингээд өнөөдрийн маань анхаарах зурхаа ийм байла. Бүгдээр нь амжилт хүсье. Астра Солон байлаа.